мужи гэдэг бол Монголын жолон дэлхийн соёлыг хадгалж байдаг, таниулж байдаг онцгой байгууллага. Тэр дундаа Монголын төрөлх урлагийн мужи гэдэг бол ерөөсөө түүхийг, урлаг соёлын гайхамшигыг хооч үедээ өвлүүлэн үлдээсэн ийм газар байгаамаа. Тэгээ энэ байгууллагыг 2001 оноос 2006 он хүртэл одоо удирдах ажиллаж байснараа бивэл их бахархдгийн яасан ихтэй их сайхан хамт олон. За манай мужи бол намайг ажиллаж байх хугацаанд бол дэлхийн ЮНЕСКОгийн хөрөнгөөр анх удаа фондынхаа одоо тоног төхөөрөмжийг шинчилсэн. Манай мужи үзмөрүүдээс Японд гаргаж ялаа, Германд Чингис хааны 800 жилийн онцлог энэ мэтийн том үйл ажиллагаанд бол манай мужи бол оролцож байсан. Өнөөдрийн баярт үйл явдлыг тохиолдуулан Монголын мужичид тэр дундаа хамт мужид ажиллаж байсан Ахмад уюуд сүүлийн үеийн залуучууд та бүхэндээ хамгийн сайхан бүхний хүсье. Заануузрын нэрэмжит дүрслэг урлагийн мужи. 1965 онд Монголын орчуудын эвлэлийн хорооны санаачлагаар улсын төв музейн урлагийн тасгийн үзмэр үзүүлэг дээр түшиглэн эртний болон орчин үеийн Монголын дүрслэг урлагийн бүрэн хэмжээний үзэсгэлэн зохион байгуулжээ. Уг үзэсгэлэнг Монгол ардын хувьсгалт намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Цэдэн Бал тэргүүтээ намын төв хорооны улс төрийн товчоо сайд нарын зөвлөлийн гишүүдийг урьж үзүүлсэн бөгөөд энэ үед Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Сүлтэм урлагийн мужи Монголын гэсэн Эрмитаж байгуулах санал санаачлаг гаргасан юм. Монголын дүрслэг урлагийн шилдэг бүтээл болон дэлхийд дахны сонгодог урлагийн өвийг олон түмэнд сурталчлах ажлыг цаашид улам өрнүүлэх зорилгоор 1965 оны 3 дугаар сарын 31-нд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн Монголын дүрслэг урлагийн мужи байгуулах тухай 87 тоо тогтоол батлагдаж, мужи 1966 оны 7 дугаар сарын 23-нд албан ёсоор үе таалгаа нээжээ.